2026 оны 2 дугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд Милан Кортинад өвлийн олимпийн наадам болно. Энэ удаагийн өвлийн олимпийн наадамд Монгол улс анх удаа уулын цанын төрлөөр оролцоно. Бид Sky Resort-д бэлтгэлээ базааж байгаа Монголынхон тамирчдын бэлтгэлийн явцын талаар сурвалжлаа. Монгол улсад төлөөлж өвлийн олимпиад 3 тамирчин оролцохоор бэлтгэл сургуультаа базааж байгаамаа. Монгол улсын үндэсний шишээ багийн тамирчин Ариун Бат Монголын цаны спортын түүхэнд анх удаа уулын цанын төрлөөр олимпийн ирэх авсан. Ариун Бат нь Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын дотор байгууламждах цанын баазад зохион байгуулагдсан 4 гараатай олон улсын тэмцээнд 6 дугаар байр эзлэн 8855 оноо, 7 дугаар байр эзлэн 9494 оноо тус авч 2026 оны Олимпийн эрхийн 5 гарааны дундаж оноо 120 онооноос дээш байх шаардлага болцлыг биелүүлж 108-100-ны 18 онооны дунджаар өвлийн Олимпиад оролцох эрхээ өвөртүүлсэн юм а. Эхлээд 11 сарын дундаас эхлээд Монгол улстай бэлтгэл сургалтаа хийж Sky Resort дээр хийж байгаа. Тэгээд он гараад Солонгос баг тамирчтайгаа хамт Солонгост бэлтгэл хийж байгаа. Монголд бэлтгэл хийгээд ерөнхийдөө бол жоохон хүйтэн байдаг. Гэхдээ тэр нь болохоор сул тал давуу талтай. Сул тал нь болохоор тамирчид даарах магадлал өндөр. Давуу тал нь болохоор хүйтэн байх тусмаа цасны хатуужилт нягт нь ингээд ихсээд тэгээд бэлтгэл хийхэд бол таатай төгсөл бүрддэг. Бэлтгэл сургалт маш өндөр байна. Одоо бид 11 сарын 23-наас ахуулаад энэ Sky Resort дээр Монголдо бэлтгэлээ хийж байна. Тэгээд 12 сарын сүүлээр ер нь гадагшаа бэлтгэлээ бацаагаад ер нь яг тэмцээний бэлтгэлдээ орчихно. Түүхийн хувьд болохоор маш олон жил явж иж сая нэг бид нэр Олимпийн их авлаа. Бүх уулын цанчид маш их баярлж байгаа гэж бодож байна. Бид нэр яг Монголд байх хугацаанд бол хүчний бэлтгэл хийгээд хүчний бэлтгэл хийж байгаа. Тэгээд Шинзланд руу 100 болоо бид нэр Шинзланд руу очиж сар гараа бэлтгэл цасан дээр гарсан байна. Тэгээд ирээд тэмцээнүүд рүү явсан. Тэмцээнүүд нь болохоор дандаа дотор намар бол дандаа дотор цааны баазууд руу явсан. Бид нэр Литв, Дубай хамгийн сүүл сая бид нэр Дубайд ирэхээ хангаад ирсэн. Монгол улсаас гүйлтийн цаны тамирчин Ачбаатарынхаа ариун тунгалагнаараа Олимпийн эрхээ авч бэлтгэлээ базааж байна. Энэ удаагийн өвлийн Олимпик зөвхөн 2 хотод биш, Италийн хэд хэдэн үзэсгэлэнт бүс нутаг хотуудад зэрэг явагдана. Нийт 2900 тамирчин 16 спортын төрлөөр 116 багц медалийн төлөө өрсөлдөнө. 2 сард болсон Торонтокомын эдлэхээ авраг шалгаруулах тэмцээнд ээлжийн тамирчнаар уулзаж өрхөө биелүүлсэн. Тэгээд эмчлийн хувьд болохоор физ оноо маань нэлээд доогуур байсан болохоор дэлхийн цомын уралдаанууд их оролцсон. Тэгээд ер нь одоо тэгээд яг Олимпиагаа бэлтгэл сургуульд хурдны бэлтгэл сургуульд руу орсон байж байна. Sky Resort цаны бааз маань бас эрт засаа буудаж биднээсээ бас бэлтгэл сургуульд их нөхцөл бололцоог бол маш эрт хангаж өгсөн. Энэ жил Монголдо бас засан дээр эрт гарсан. Тэгээд сая бас Франц, Италиудын тэмцээнд оролцоод ирсэн. Тэгээд өргөжлүүлээд Sky Resort цаны бааз дээр бэлтгэл сургалтыг явж байна. За 100-ны бэлтгэл сургалтаа болохоор энэс ган спорт центр дээр хүчний бэлтгэлийг Рокки Марлогч дээр бэлтгэлээ хангасан. Манайх Sky Resort цаны бааз маань 11 сарын эхний 7 хоног гэхэд бидрэг бэлтгэл хийх боломжоор хангаад энэ зоотлын сургалтын талбайгаа засаж янзалж өгсөн. Тэгээд өмнөх жилүүдийг бодоход бид нар цасан дээрээ цасны бэлтгэлээ эх орондоо гарсан. Тэгээд тэрнээс ч бид 12 сар гаргаад цасны бэлтгэлдээ гардаг байсан. Энэ жил болохоор 1 сарын өмнө цасан дээрээ эрт гарсан. Тэгээд ер нь бол цасны бэлтгэл хангагдж байгаа. Сая 11 сарын сүүлээр Францын Бисансад болсон цаны цомын тэмцээнд орсон. Тэгээд тэр тэмцээндээ болохоор 10 км-ийн шилтийн уралдаанд сайн уралдаж оноогоо ахиулсан байгаа. Мөн Италид бас 2 тэмцээндээ бол өмнөх онооноос ер нь бага оноо авч онооны шансаагаа ахиулсан. Бид нар өмнөх одоо олимпийн цэглэлүүдийг бодвол гадаадас бэлтгэл сургалтыг хийж байгаа. Зуны бэлтгэл хийгчдэр өвлийн уралдааны нэгчдэр уралдаанаас өмнө 10 хоногийн өмнө очиж цасан дээрээ тэгээ цаг агаартай тэр орондоо дасах бэлтгэл хийж байгаад оролцож байгаа. Энэ жил бид нар энэ Милан Кортина өвлийн олимпиад оролцсонд 4 жилийн циклээр бэлтгэл сургалтаа хийлээ. 4 жилийн циклээр бэлтгэл сургалтаа хийсний үр дүнд бид нар бол жилийн өмнө дэлхийн орон тэмцээнээс
Олимпийн эрхийг 2 тэмцэгч маань авсан байгаа. Тэгээд бид нар энэ зун бэлтгэлээ Солонгост бэлтгэл хийж тэгээд Төв аймагт бэлтгэлээ хийгээд одоо энэ Sky Resort дээр сар гарan бэлтгэл хийж байна. Энэ жил харин бидний нэг авууштай юм Sky Resort эртхэн засаа тавьснаас болж бид нар сарын өмнө цасан дээр гарсан байгаа. Сая тамирчид Франц, Италид оролдоод ирлээ. Анхныхаа гараа гаргасан. Бас амжилттай оролцсон. Одоо тэгээд бид нар Олимпиадаа бэлдээд бэлтгэл сургалтаа хийгээд Улаанбаатар бэлтгэл хийгээд байж байна да. Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа Ач Бадрах өвлийн олимпиад 3 дахь удаага оролцож байна. Харин Ариун Тунгалаг анх удаага өвлийн олимпиад оролцож байгаа юм. Итали улс түүхэндээ олимпийн тоглолтыг 4 дахь удаага зохион байгуулах гэж байна. 1960 оны зуны олимп Ромд, 2006 оны өвлийн олимп Түрүүнд хотод болж байсан. Монголчууд гүйлтийн цаана биатлон дэшүүрээр олимпийн наадамд өрсөлддөг байсан бол энэ удаа уулын цаны төрлөөр нэмэгдсэн. Иймд Боримо хотод болох уулын цаны тэмцээн монголчуудын хувьд анхаарлын төвд байна.